Өнөөдөр та бүхэнд iLove платформоос хэрхэн баримт бичиг худалдан авах талаарх зааварчилгааг хүргэх гэж байна. Эхлээд бид платформ руу нэвтэрч баримт бичиг худалдан авах зэс рүү орно. Эндээс харахад нийт баримт бичгийг гэрээ, дүрм, журам, хүсэлт, гомдол, тушаал гэх мэт байдлаар ангилан ялгасан байна. Жишээ нь гэрээ ангиллал руу орох үед орон сууц худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ, орон сууц захиалгын гэрээ, гэрлэлтийн гэрээ гэх мэтлэн олон төрлийн гэрээнүүд үнийн хамт харагдаж байна. Эндээс харахад нэг гэрээний дундаж үнэ ойролцоогоор 20,000 төгрөг байна. Магадгүй та нотариат дээр очиод гэрээ гаргуулна гэвэл очин, нооч ирлэн гэсээр их цаг хугацаа зарцуулахын дээр нотариатч танд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн, гэрээний төсөл бэлтгэсэн, хэвлэсэн, тэдгээрийг гэрчилсэн гэх мэтээр илүү зардал хэмжлэх боломжтой. Үүнтэй холбогдуулан хэлэхэд iLove платформын нэг үндсэн зорилт нь хууль эрх зүйн ухаалаг буюу захин үйлчилгээг эргэн бүртгэх хямд үнээр хялбар байдлаар хүргэх явдал өглээ. Дүрм журам ангиллал руу орж харвалд ихэвчлэн байгууллагын дотоод харилцааг зохицуулах зориулалттай баримт бичгүүд харагдана. Жишээ нь энд хөдөлмөрийн дотоод журам, ажилчдын ёс зүйн дүрм, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам гэх мэт баримт бичгийн загварууд байж байна. Сүүлийн үед залуучууд стартап буюу шинэ компани байгуулан хуваараа бизнес эхлүүлэх нь ихсэн тул хуулийн фирмээс өндөр үнэтэй үйлчлэгээ авахын оронд iLove платформын баримт бичгийн загваруудыг ашиглан тэдгээр баримт бичгээ та өөртөө бэлтгэх нь ашигтай байж болно. Манай дээр байгаа баримт бичгийн загварыг ашиглахдаа та холбогдох баримт бичиг дээр давж шинээр гарч ирэх цохон дээрээс баримт бичиг товчийг дарна. Энэ үед платформ танаас тухайн баримт бичигт тусгагдах шаардлагатай мэдээллийг зохих нүдэнд оруулахыг хүсэх ба эдгээрийг бүгэлснээр таны хэрэгцээ зорилгод нийцсэн зөвхөн танд зориулагдсан баримт бичиг автоматар бэлэн болно гэсэн үг. Зээл төлөх мэдээлэл дээр жишээ авъя. Хожим зээлийн гэрээтэй холбоотой маргаан гарах шүүхтэр очих тохиолдолд зээлийн гэрээ, банкны хуулга, зээл төлөх мэдээлэл зэрэг нотлох баримтууд хэрэгтэй болдог. Хэрэв та хэн нэгэнд зээл төлөх мэдээлэл өгөх гэж байгаа бол түүнийг хэрхэн бичих талаар эргэлзэж бодохгүйгээр шууд iLove платформд барилах маягтыг бөөснөөр үн төлбөргүй гарган авах боломжтой болно гэсэн. Хэрэв төлбөртэй худалдан авалт хийж буй тохиолдолд худалдан авах товч харагдах ба түүн дээр дарахад QR код бүхий төлбөрийн хэмжлэг харагдах болно. Хэрэв та гар утаснаас iLove платформ руу хандаж буй тохиолдолд тэрхүү QR кодыг скриншот хийгээд банкны аппликейшн руу нэвтэрч QR кодыг зургийн хэлбэрээр оруулна. Иймээс та хүссэн баримт бичгээ хүссэн үедээ бага зардлаар өөрөө гарган авах боломжтой боллоо. Хэрэв танд нэмэлт асуух асуулт болон тодруулах зүйл байвал бидний Facebook хаяг руу бичих эсвэл info@ilove.cgmn хаяг руу имэйл бичгийг хүсэж байна. Баярлалаа.